За мөнгөтрийн ярьж байгаа гол зүйл бол би энд ингээд Францаас бүх бүтээгдэхүүн экспортлоод бүх орнд руу явж байгаа энэ үед дээр ялангуяа ойрхон. Чи түншүүдээ мэднэ. Хинд юу зарж байгааг мэдчихээн. Тэ? Бизнесийн нууц бол байгаа. Тий. Тэгэнгүүтээ Монголын бүтээгдэхүүнүүдийг ойролт орнд руу ч юм уу гаргахыг гэвэл би бол туслахад бэлэн байна л гэсэн үг байна. Тий. За, телевиз үзэж байгаа олон бизнесмэнүүд бас энэ дээр санаа авах. За үзэж байгаа бүх хүмүүстээ энэ өдрийн мэндийг хүргэе. Яг одоо монголчууд Европ нэвтрүүлгийн багийнхан маань Франц улсын Парис хот La Défense гэд нэртэй ийм дүүрэгт нь хүртэж ирсэн байна. За энэ дүүрэг олох юм бол цоо шинээр ингэж үүсгэсэн ийм хөрөнгө оруулалт одоо бизнесийн салбарын төвлөрсөн байдаг ийм өөр дүүрэг юм байна. Дандаа ийм том шилэн офисууд байрладаг. Бид нэр Парис хотыг зорж ирээд хэд хэдэн зочинтой байгаа. Өнөөдрийн зочин ямар хүн орхлоо галаахаа? Өчигдөр бид нарыг гадуур явж байгаа оронд Сүрэнжгүй мөнгөтөр гэж залуу холбогдсон. Тэгээд Францад 26 жил нийтдээ амьдарч байгаа. Туулсан зам одоо Монголын хөгжилд бас хэрэг болж магадгүй бизнесийн шинэ ID гихчнэгээр сонирхолтой санаанууд ярьсан болохоор өнөөдөр бид нэвтрүүлгийнхаа хуваарьтай өөрчлөлт оруулаад одоо бид ингээд мөнгөтөртэй уулзаж ярилцах гэж байна. Тэгээд өнөөдрийн дугаараа хамтдаа эхлүүлье. За сайн байна уу? Сайхан урлаа. Сайн байна уу? Гоё газар байна. Тийм ажил хэргийн төв. Тэгин одоо зүгээр Чикагог санагдав чи. Яг тэгэхээр Чикаго өөрөө нэг юм бизнесийн том төвтэй. Тэгтээ дэлхийн шилдэг архитектуруудыг цуглуулад яг архитектурын чуулбар маягаар хотоо байгуулсан. Тэгсэн чинь энд би ер нь хаан чи ийм том архитектурын чуулбар хараагүй байна. Энэ шинээр байгуулагдсан гэсэн тийм. Энэ чинь 1960-ад оноос. Бүрүү? Тий. Энэ ажил хэргийн төвийн 60% нь Америкийн хөрөнгө оруулалт гэсэн. Манай алдартай Аревагийн байшин ч одоо энэ хар байна. Одоо нэр нь өөрчлөгдөд Ороно болсон байна. Тий, Ороно майныг. Франц улс өөрөө 56 реактор буюу цөмийн атом класснаас дэлхийд одоо эхний нэгт өнөө хоёрт орж байгаа. Таны хувьд болохоор та биднэрт болон одоо үзэгчид маань өөрийгөө гоё товчхон танилцуулаач. Франц улсад хэдэн онд ирсэн бэ? Хэр удаа амьдарч байна? Одоо юу хийж байна? Намайг Сүрэнжүү Вогтой Мөнхтөр гэдэг 1996 оны сүүлээр Франц улсад анх ирсэн. Тэгэхээр би нэг 20 гаруй настай байсан гэсэн үг. Тэгээ одоогийн байдлаар бол би Францын өөрийн гэсэн нэг тийм хувийн аж ахуйн нэгжтэй их нэртэйгээ хамт хоёулахна ажилладаг. Францд үйлдвэрлэсэн бүхэл төрлийн экспортын бараануудыг дэлхийн одоо өнцөг бололоо явуулахад нь тусалцаа үзүүлдэг гэх юм уу та. Тийм зуучлалын аж ахуйн нэгжтэй. Монголын визийг анх Монгол руу явж байгаа Францууд визтэй явдаг байсан. Тэрнийг одоо зуучилж тэгээд элчин сайдын тэр клиент хоёрынхаа дунд явдаг гэсэн. Тэгээд Оросын визийг гаргаад өгч чадах уу? Чаднаа л гэн. Хятадын гарч чаднаа л гэн. Конго, Камерун, Сенегал одоо юу гэдгийг Африкийн. За тэгээд Арабын орнуудын виз маш хэцүү. Хичнээн Франц хүн байсан ч гэсэн ном журам аягүй хэцүү гэдэг юм билээ. Тэгээд бас л тэрийг чаднаа л гэсэн. Тэгээд чадахгүй Монгол хүний нэг тийм гэдэг чаднаа л. Тэгээд л явж эхэлсэн дээ. Ер нь элчингүүдээр л их явдаг эхэлсэн. Тэгээд сүүлдээ виз маань явж байгаа сүүлдээ корона гараад ирсэн. Тэгээд коронавигаас хойш одоо виз одоо байхгүй болсон гэсэн үг. Бүх юм одоо дематериализе буюу виза гэдэг юм руу Монгол улс хүртэл орж байгаа байна. Тэгээд энийг бол хийгээд эхэлсэн. Тэрнээс хойш гайлын бүрдүүлэлт буюу тэр юм орсон. Тэгээд ингээл нэг тийм бодож төлөвсөн юм бол байгаагүй. Тэгээд дараагийнхаа үе даалгаврыг хийгээд ингээл явцсан. За хоёулаа одоо яриага бага насны амьдралаас чинь болоод аав ээжийн чинь тухай таны төрж өссөн орчин таны энэ хүртэлх төлөвшөлт хэрхэн нөлөөлөв гэдгийг сонирхож байна л да. Тэгэхээр энэ талаас яриага эхлэдэг хөө. Би одоо Унган Дархан хотын шинэ дархны хуучин орол гэж байдаг. Ангаахын томцоргуулын хүртлийн байр.
тэнд өссөн айлын 3 эрэгтэй хүүхдийн баг юм байна. Тэгээ ах нарын хайрын дунд тэгээ ирчүүдийн хайрын дунд л өссөн дөө. Яалтч хайр хал одоо юу гэдгийг те. Одоо хөдөлмөр бүгдийн л одоо ах нар бол одоо ингэдэг байсан те. За 10 дугаар анги төгсөөд. За 10 дугаар анги ингээд төгссөн 92. Ямар сонголт хийх вэ? Гэхдээ тэгээд байжсэн чинь ерөөсө төгсгөөс өмнө л ерөөсө тэр нөгөө дэлгүүр хоршооч нь хоосон болоод л тийм ээ. Хэдэн он ба? 92 онд тахгүй. 92 онд 10 дугаар анги төгссөн. 10 дугаар анги төгссөн чинь. Яг эд бужигнжсэн юм их хомсчихсэн юм тийм. Ерөөсө байхгүй. Тэгээд л ангийн хүүхдүүд янз бүрийн хуваар мэрэгчлээ сонгоод идэг. Надад нөгөө улс орон ингээд л оронгороо эргэж байгаа юм шиг санагдаад л ганцхан нэг хэдэн долларын бараа ногоонд дэвсгэрч гоё санагдаад. Тэгээд л нөгөө баахан ах нартай хүн чи яах вэ? Ганцганд явлаа. Ганцганд явцгаа. Ганцганд яваад ихтэй сургуулаа шанс алдсан. Яг нь ямар ч байсан нэг тэр үе нийгэм солигдоод өөрчлөгдсөн. Хүн болгон яаж амьдрах уу гэдэг учраас болохгүй. Яг тэр үе дээр л одоо яг өөрийгөө соржсэн үе байхгүй юу? Тийм юм гараад ирсэн тэгээд л дахиад орцсон. Хаанаас хаа хүртэл бараа зөөх үү? Тэгээд Москвад л байдаг гэсэн та би. Москвад л байж байдаг гэсэн. Москвад манай ах нар ингээд хятадаас дамжиж орж ирсэн бараг тэнд хоёр ч дүүрэгт ингээд нэг нь 2-өөр нэг нь 3-өөр манай дархны ингээд бүр юм мап гэх юм уу да бараг тийм дархан сэлэнгийн нэг юм одоо фракц байсан. Хүчтэй тийм дийлдэхгүй. Ер нь нийгэм солигдчих үед хүн болгон амьдрах аргаа олох гэж 8 хийжсэн. Шатахтаа шатаал босгохтой босоол явсан. За тэр 8-аас ер нь өөрийнхөө төлөвшөлд юу авч үлдсэн бэ? Богинохон хугацаанд одоо 3 улсыг холбоотой шүү дээ тийм ээ. Орос, Хятад ч одоо хэрваргийн одоо тэгээд 20 чирээгүй хүүхэд одоо ингээд ах нарынхаа заавраар ингээд л одоо хичнээн мянган гахаан дунд гахаал гэдгүйсэн шүү дээ. Том том гахаа юу ч байгаа одоо бүүм тийм ээ. Маш их одоо ядардаг, цагийн зөрөөгөө одоо зүтгэдэг. Хүнд үеиг одоо хүний аргыг олоод хүн үеийг яг өчнөө олон хийлгээл одоо даваа явж ин тийм ээ. Бас дандаа хүний аргыг л олж байгаа тийм. Яг зөв. Тэгээд 95 онтой золгоод байжсэн. Миний том ах тэр үед миний том ах чи өөрөө цэрэгчин ч байгаагүй юм байна. Нийгмийг аюулаас хамгаалах яамны нахын дээд гэж байсан да одоо. Нахын дээд. Тэрний командын анги буюу хилийн цэргийн нууцын офицераар улаан дипломтой төгсөж ирсэн. Тэгээд өөрөө гимнастикчин. Гимнастик дэвжсэн болохоор яалтчгүй тэгэл гадаад орн шавцаар гэл одоо хүний одоо тархитлогоонд бодогдоор тийм нэр мэр сонсоод тийшээ циркийн жүжигчнэр явчих юм байна гэж бодсон юм шиг байгаа. Тэгээд гимнастикт нөгөө хилийн цэргийн диплома авцсан. Тэгээд тэр сүлийн хэрийн бомб дээр нэг жил болсноо яасан. Тэгээд том ах маань шавцаар яваад гисэн. За нэг тийм. За тэгээд цирк рүү ордог юм байж. Тэгээд ах маань цирк рүү явцсан. Англи гээ явж байгаа. Тэгээд намайг дуудсан. Чи наад амьдрал чи ер нь бүтэхгүй юм байна. Энд ирж ин Европоор нэг жоох яв хил ус суур. Юм үз. Тэгээд л даа гэдэл тэгээд нэг бодож байгаа юм байхгүй. Бодож байгаа юм байхгүй. Тэгээд нэг яг нэг ганц хоёр сайлт мэлт эргэчих гээд идэгээс өөх тэгэл явчих гэдэл. Тэгээд очиод нэг туслах жүжигчингээр орсон доо. Ястанасаа хазартаа наасаа. Гинтгэ. Ястанасаа Английн тэр цаг агаар аимшигын ширүүн цаг агаартай юм байлээ. Англи улс бол одоо 365 хоногийн 300 хоногт нь бороо орд юм бэл. Бүүдгэр. Айгуу бүүдгэр гар үзэхгүй. Америкээс яллаас тийм байхгүй. Бүүдгүй юм лээ англи бол. Тэгээд англид нэг удаагүй нэг 9 сар циркээр явсан. Тийм товчлуур бүжгийн Spirit of the Dance гэдэг Ирланд бүжгийн хамтлагтай том хамтлагтай Украины бүжигчид одоо акробат бүр Украин яг Оросын нөгөө бүжиг шүү дээ. Тэр Монголын нэг 5 нөхөр явж байгаа юм. За акробат тийм шийдэл 5 гэдэг нэртэй бас. Тэр дотроо бол юм үзүүлээд. Үзүүлээд тэр чинь 4 гараа барина октодаа шийдэн аван дээ гэж байгаа. Хөөрхөн юм би чинь гизэг мэдгтэй 60 гаруйгийн төрх орц. Тийм хөөрхөн туранхай бурчин ширмэслэг өгдөг л шүү дээ ч одоо. Тэгээд Нью-Йоркийн Gospel байсан. Бүр яг цэвэр Нью-Йоркийн хар Gospel дуучид ирсэн байсан. Бүр олон улсын тийм том компани гэхгүй юу? Зөв. Интернэшнл. Тэгээд Англи бүтэн тойрсон. Явуулын цирк байна. Тийм театр, цирк гэл холиол ерөөсөө. Заримдаа цирктэй биш. Нүүдлэл ерөөсөө. Заримдаа бүр онгоцон цуугаад хүртэл явчихдаг гэсэн. Оо за. Тийм ээ. За тэгээ явлаа. Spirit of the Dance гэдэг. Тэгээ явж байгаад виз маань дууссан бид тавын. Тэгээд Монгол руугаа явуул гэсэн. Тэгээд одоо яах вэ гэдэл гоё санагдаад нөө тасаад ихсэн байж тээ. Тийм тассан. Монгол маань нэг л санагдаад. Тэгсэн чинь Сүхбаатар гэдэг ах байсан. Тэр ах маань биднээс агентлаг. Тэгээд яг Франц руу нэг юм сонсогдоод байна явуул явчихгүй юу даа.
Тэгээ Францын виз маань гаргаад өгсөн. Тэгээд Лондон, Парисаас ингээд. Лондонгоос шууд Францын виз гаргаад нааш ирсэн. Тийм нааш ирсэн тийм. Жижигхэн циркт. Яг угаасаа бол би тийм цирк энтертэй бол холбоо байхгүй байсан. Тэгээд том ахыхаа урилгаар очиж тийм туслах жүжигчин хийжсэн. Тэгээд Францад ирсэн. Франц хэл байхгүй. Тэгээд Францын нэг жижигхэн циркт жүжигчингээр нэг 6 сар явлаа да. Тэгээд байж исэн бас л виз энтер маань дуусаад л тэгээд тэр үед хамт ажиллаж исэн Франц бүсгүйтэй одоо танилцаад тэгээд хамт байсан бидэд. Тэгээд үерхэд эхэлсэн л дээ. Тэгээд нөгөө Францын циркийн сезон маань дуусаад нааш очгүй цааш очгүй дахиад л нөгөө буцаад нөгөө байранд очсон. Тэгээд яг хуу тэр цирктэй би ганцаараа үлдээд нөгөө бусад нөхдүүд маань яваад өгсөн ийш тийш ингээд Европоор нэг тараад. Тэгээд л хамт одоо найзалж исэн бүсгүйтэйгээ үерхэд эхэлсэн л дээ. Ганцаархнаа би үлдсэн. Тэр циркийнхаа одоо ажилчингаар том асар энэ төр барьдаг. Тийм ажилчингаар үлдсэн. Яг танилцсан. Эхнэр маань одоо нарийн бичиг хийжсэн циркийн нарийн бичиг. Яг бол Францын цирк гэдэг бол ер нь дандаа цэгэн хүмүүс байдаг. Нүүдлийн бичиг үсэг мэдхгүй. Бичиг үсэг мэдхгүй. Гэхдээ цэвэр Франц паспорттай хүмүүс шүү дээ. Одоо Жак, Пол, Клод гэдэг юм уу яг. Тэгэхээр бичиг үсэг. Эхнэр болохоор тэр үед циркт ажиллаж байсан. Циркт ажиллаж байсан. Бичиг үсэггүй гэдгийг яагаад хэлсэн гэхээр заавал нэг тэр одоо хүмүүсийн гэрээ, тайлан тооцоо, хотын захиргаа руу яа. Тэрийн төлөөж. Тэр чинь одоо нэг цэвэр Франц бичиг үсэгтэй хүн хэрэгтэй болно доо. Тэгнь. Тэр үед маань хүн ажиллаж байгаа байхгүй юу? Тэгээд би хэл заалгамаар байна гэдэл тойроод гүгээд л хэлсэн юм шиг байна. Хэл сурмаар байна тэгэл. Тэгээд би энэ Франц хүнтэй болно гэж бодоочгүй. Монгол ирчүүдийн дундаас ер нь гадаад их нартай болсон эмэгтэйчүүд авдахад харьцахгүй цөөхөн. Цөөхөн. Тэгтээ бас мундаг биш ч одоо Франц их нартай ингээд амьдраад явна гэдэг бол бас өөрөө ч гэсэн тэр соёл тэр байдлаа дагаад их өөрчлөгдөх ёстой болдог тийм. Бид хоёр чинь хоёр өөр тийм. Хоёр өөр шашинтай. Багасаа өссөн орчин өөр. Бүх юм тэс өөр. Тийм үү? Сар нар гэдэгтэй адилхан. Шал өөр хоёр юм байгаа байхгүй. Энэ хоёр өөр ертөнцийг ингээд нийлүүлээд одоо дундаасаа хүүхдүүд бол ингээд сайхан өөртөө гараад өсөөл том болоод явчихж байгаа. Би тэр бие бинийгээ ингээд одоо харцаараа мэдэрнэ гэдэг шиг те ерөөсөө юм ярихгүйгээр мэдэрдэг болтлоо. Явна гэдэг бол их хугацаа хэрэгтэй гэдэг юм билээ. Нэг хэсэг явж байгаад циркээсээ болсон доо би тэр одоо тэр циркийн нүүдлийн амьдралаас болоод Парис руу орж ирсэн. Орж ирээд хийх ажилгүй бичиг баримтгүй их удсан. Тэгээд тэр бүсгүйтэйгээ би одоо гэрэлтэй батлуулсан гэсэн үг л дээ. Тэгээд миний Францын амьдрал эхэлсэн гэж ойлгож байна. Тэгээд явж байгаад би чинь пицца хийдэг байлаа, зөөгч хийдэг байлаа, барилга дээр ажиллаж байлаа. Тайзны техникч буюу аудио визуал гэдэг тийм тайзны юм руу орсон. Тасралтгүй 14 жил тэнд одоо ажилласан байна. Тэгээд энэ ямар учиртай юм бэ гэхээр Парис хотод дэлхийн бүх одууд ирж одоо концерт энэ төр тоглодог. За ялангуяа тэр тайзыг одоо дуу, гэрэл, төмөр структур бүгдэнд нь л ажилладаг байлаа. Ерөөсөө хийж үзээгүй ч ажил байхгүй. За тэгээд Fashion Week гэж болдог Парист. Энэ бол загварын 7 хоног. Тэр нь өвөл хаврах, 100 намрах гэж болдог. Haute couture буюу өндөр зэрэглэлийн хувцас, эсвэл өдөр тутмын буюу prêt-à-porter гэдэг. Энэ бүгд ийм Fashion Week-ээр явагддаг. Fashion Week болгонд тайз засал явагддаг. За энэ дээр би тийм дуудлагын техникчээр олон жил явсан. За ингээ явж байгаад манай эхнэр маань нэг тийм Монголын визний агентлаг байгуулах саналыг Элчин сайдын яамнаас авсан л та. Та нар нэг тийм агентлаг байгуулаач. Биднээс ачааллаа дийлэхгүй байна. Тэгээд л нэг тийм аж ахуй нэгж байгуулад л одоо хүртэл явж байгаа. Явж байгаа да тий. Бид зөв хандлагыг уриалж аюулгүй байдлыг эрхэмлдэг. Халамжтай найрсаг үйлчилгээг түгээж тав тухтай байдлыг бүрдүүлдэг үндэсний гарын тээвэрлэгч Мят. За одоо Францад ингээд бас л нөгөө циркийнхаа аюугаар яваад байгаа шүү дээ циркийнхаа. За энэ хэр үргэлжлүү дараа нэг удаагүй Францын тэр циркийн боссууд маань гэр бүлэн салаад эхнэр хтэрийн цалин айгүй олон сар өгөөгүй. Тэгээд олон сар цалингүй битээр өөрсдийнхөө цуглуулсан мөнгнөөс тэр үуч одоо евро гэж мөнгө байгаа. Франц франк байсан.
Франк байсан. Франк байсан тийм. Тэр Франкаараа бид хоёр циркийнхаа тэр том тракны дизель төлшийг авч өгдөг байсан. Бүр тийм болцсон байсан. Тэгээд бид хоёр за энэ арай утгагүй арай болохгүй байна. Эхнэр нөхөр боссууд хоорондоо ингээ маргалдаад байдаг. Бид хоёр ажилчид нь одоо дизель төлшийн тэр том тракны төлш гэж одоо барагдахгүй юм авч өгөөд байдаг. Мөнгөгүй болчоод байдаг. Бүр яхаа мэдгүй болоо за боли гэдэг. Тэгээд болоод Парис руу ирсэн. За Парист одоо 98 онд ирээд би маш хүнд хагалгаанд орсон. Yes. Олгоо маань дотор хагарсан. Тэгээд ийм том хагалгууд ингээд одоо их том хагалгаа хөнгө алдсан. Тэгээд Франц улс бол намайг тэр үед би циркээсээ гараа явцсан байсан болохоор бичиг баримтгүй болцсон байсан. Янз бүрийн бас эрүүл мэндийн даатгал юу ч байхгүй. Надаа мөнгө байхгүй, бичиг баримт байхгүй, юу ч байхгүй. Таньдаг хүн байхгүй, хамаатан задан байхгүй. Нөгөө одоо эхнэр гэж болоогүй байсан л да тэр сууж мөн найз бүсгүйтэйгээ яг гадаг анаас мэддэхгүй ингээд нэг тийм сонин үе байсан л да. Гэтэл хоорондоо биеиндээ хайртай ингээд тэгээ манай эхнэр маань энд ирчээд өдрийн 2 ажил хийдэг гэсэн. Өглөө нарийн бичиг оройн зөөгч хийдэг гэсэн. Намайг тэжээхийн тулд ч юм шиг айгүй тийм сонин. Тэр нэг хэсэг үргэлжилсэн шүү дээ. Яг тэр үедээ би хүнд өвчин тусаад хагалгаанд орсон. Тэгээ Франц улс намайг айгүй сайхан ингээд үн төлбөргүй одоо чи бичиггүй юм байна. Энд амьдрах ирэхгүй юм байна. Чи мөнгөгүй юм байна. Чи гадаад юм байна гэж юусоо тийм яагагүй. Нэг гоё хайрлаад л намайг аягүй сайхан хүлээж аваад л тэгээ сайхан хүнийг дээдлж юм тийм. Аягүй тэгж юм хүмүүнлэг орон юм байлээ. Тэгээ би одоо тэрийг мэдрэхгүй үл тоовол нүгэл болно шүү дээ. Нүгэл болно. Тийм учраас би Франц улсынхаа одоо газрын шороогийн би өмсмөр санагддаг тийм. Аягүй баярлалаа гэж хэлмээр санагдав. Гэхдээ Монгол улстай хайртай байлгүй яах вэ? Намайг өсгөд дөрүүлсэн Монгол орондоо би хамгаас дөрөнд хайртай. Хамгаас дөрөнд хайртай. За тэгээд идэглээ. Идэгсэн их тэгээд идгээд ер нь за ажил төрөлгүй боллоо одоо яах вэ? Хоёлаа Амьдралын ер нь яг хүнд үе байна. Хүнд үе байсан л да тий. Тэгээд хоёлаа ер нь гэрэлтэй бүртгүүлчихье. Одоо ингээд хоёлаа амьдрчлаа гоо үнэн юм чинь биеиндээ хайртай. Юугаа хүлээдیں۔ Би чамд хайртай, чи надад хайртай. Хоёлаа бүртгүүлвэл ер нь би бичиг баримттай ч болох юм байна. Ажил төрөлж хийх юм байна. Тийм ээ? Ер нь би эндээ бай. Гэтэл тэгээд хоёлаа нэг хөрхөн гэрэлтэй бүртгүүлсэн. Тэгээд л эднийхэн бичиг баримтыг нөхцөл юм байли. Тэгээд л одоо пицца хийж эхэлсэн. Угаагч эхлээд хийжсэн том юм. Хоёлаа амьдралын төлөө. Тэгээд би тийм угаагч энэ тэрийг дугуй унаал одоо явдаг. Янз бүрийн тийм. Тэгээд тэр үедээ би энэ одоо цэвэр Француудын хийдгүү ажил шүү дээ. Цэвэр Франц одоо Жак Пол гэдэг хүмүүс хийхгүй. Тийм угаагч цэвэрлэгч энэ тэр хийхгүй шүү дээ. Дандаа Африк гаралтай харууд тийм. Ганц өнгөр нүдтэй Аз нь биел явж идэг дунд нь нөгөө хар ажил хий. Тийм нөгөө Мустафа нөгөө Самба энтертэйгээ найзлаад явчих штэ. Тий. Тэгээд л харч юм шиг сэтгэлтэй. Тийм. Өөх сайхан тэр үед их тийм олон нийттэйгээ тэгээд л явсан да. Тэгээд тэр үед бол тэр харууд надад Франц хэлний анхан шатны мэдлэгийг аяйгуу сайн өгсөн. Аяйгуу сайн өгсөн. Тэр харуудтай би их одоо баярлж өгдөг тий. Яг тэр ихэн үед бол нэг тийм хар шарн хамаа байхгүй. Хичнээн ядруу адилхан хүмүүс ч гэсэн. Зовлон адилхан учраас энийг мартаж болохгүй. Тийм үе тулсаад байсан. За тэгээд хэр хугацаатай юу? Тэгээ явж исэн чинь нэг Монголоос ахнар маань ирнэ бас мундаг одоо босс центр болцсон ахнар ирэн тэгээд л чи ч одоо ахлах угаагч болох гээд байгаа юм уу гэдэг. Тийм үг санаанд ороочгүй тэгээд ахлах угаагч болоод тахтай наадга болвол өөр ажлыг гээд. Тэгээд би нэг ахыгаа эндээс манай ах Парисыг үзчихэд Финлянд ороод Финляндаас тэр үед нэг Land Cruiser 100 гэдэг анх модонд орчихсон 2001 онд. Тэгээ Финляндаас нэг цоошин Land 100 аваад хөлөөр нь анх удаа одоо нэг Хельсинкээс Баян уулгийн цагаан нуурын момтоор бид Хельсинкээс тэгж явсан. Тэгээ Уралын нуруу гэдэр тавсан. Уралын нуруу тавсан. Тэгээ хоёр машинтай тэгж орж исэн Монгол руу. Би жоохон байсан. Миний том охин гидсэнд байсан. Тэгээд Монголд оруулж исэн шүү. Тэгэл Монголдоо нэг сар бодож хөвцсөн. Ээж аваа хоёр дээр одоо эргэлж тээ. Их сансан байсан. Тэгээд за ер нь өөр ажил бодъё те. Одоо ингээл яваад тавал Франц улс ингээл нэг төвшөнд нь барай л гэдэг юм ингээл яваад тулаал гэдэг. Өөрөө л нэг жоохон шийдвэртэй алхам хийж зөрөгтөл одоо
сэрэхгүй бол. Тэгээд л ирээд байжсэн эхнэрийнхээ хамаатан садан луу нуцтаал одоо яах вэ ийх вэ ямар ажил тавьлаа. Өө тайзны техникч ажил байдаг шүү дээ гэж. Өөх гэсэн тэр нь тийм ажил олгодог агентлаг юм байна л да. Жижигхэн. Францууд хүн зарж ийн гэсэн үг байхгүй зуучилдаг Францууд. Яваад орсон бичгээр эргэлүндийн даатгалын маань үзээд за чи нэг хараа даралт маралтаа ингээд үзүүлчихэд хөрөд ирсэн. Тэгсэн тэр нэг 2 жилийн баталгаатай байдаг юм лээ. За тэгээд окей уцтнаа л гэсэн. Тэгэл 2001 оноос хойш явсан та. Юу ийх юм гэсэн чи бусдыгаа дагаад явал гэсэн. Тэгээд баахан Француудын дунд л орцсон. Том стадион руу гүгээл орсон. Тэгэл тэр чинь том тракнууд ороод ирнэ. Тайз тийм одоо сцен гэдэг чинь том тайзнууд ороод ирнэ. Их том шоунуудын тайз. Тийм ерөөсөө тэгээд ямар ч диплом байхгүй ерөөсөө юу ч байхгүй шүү дээ. Анхан шатны мэдлэг юу ч байхгүй. За. Бусдыгаа даgal гэсэн. Окей. Тэгээд хэдэн цаа баахан зал Франц залуучуудтай цог дунд нь ороод явцсан да. Тэгээд л юу ийх үү бас бага хэмжээний Франц хэлтэй хүн чинь ойлгоно ачааны машин ангиж буулгах юм байна. За тэгээд удаагуудаа ер нь мандат эхэлсэн шүү. За. Ер нь ялгараад эхэлсэн. Монгол хүний бас нэг тийм миний нэг тийм юу гэдэг ажилсаг чанар гэдэг юм уу анзаарчихсан юм шиг байна. Тэгээд Францууд маань намайг тавиагүй. Ерөөсө зурлаа цалин мөс юм нэмээд эхэлсэн. Энэ дээр ялгарсан л да Француудаас ялгарна. Монгол хүний ятгана тийм ажилд монголчууд сайн шүү дээ. Ер нь ир хүний Монгол ир хүний бас нэг юм яс чанар те. Францууд миний бүр ингээд залхуу хүргээд идэв гэсэн байхгүй да. Өөрөө ч би нэг мундагтаад хичээгүй. Францууд ил буухгүй юу. Тэгэж тэ нэг 20 минутын дотор хийчих нэг татчих кабель чинь л кафе таблига тэ ерөөсөө ингээд дахин ингээд хөвтэй нөгөө би ч нь болохоор гялцууд аччих гэдэг ерөөсөө маш идчихэ тэ. Тэр чи хүн яалчгүй ялгардаг юм хэл. Ингээд намаагийн чинь группийн дарга болгоод жоохон чангал надад. Би ч нэ хүн чангалж чадахгүй тэгээд ер нь тасралтгүй их 13 4 жил хийцэн шүү. Тий. Олон шоунууд. Ер нь тэгээд бүх шоунууд руу орсон. Бүхэл Celine Dion, Madonna, AC/DC, одоо Red Hot Chili Peppers, одоо юу вэ те? Black Eyed Peas, Destiny's Child хин блэ? Тэгээд зөндөө байна. Парист ирдэг бүхэл одууд байна. Бүгдэнд нь л. За юу сурав тэндээс? Өөртөө юу шингээж авч байна? Тэндээс одоо урлаг гэдэг. Урлаг энэ гэдэг Францын эвентийн ажил бол үнэхээр гайхамшигтай. Амар өндөр зохион байгуулалтанд маш хурдан хугацаанд маш нарийн зохион өндөр зохион байгуулалттай, өндөр хамгаалттай. Тэгэл тийм өндөр төвшөнд явагдгийг л анзаарсан. Ерөөсө тэр анзаарахгүй байхын аргагүй бүр. Аюулгүй байдлыг. Мундаг ерөөсө мундаг. Тэр бол үнэхээр гайхамшигтай. Франц улс бол энэ эвентээр үнэхээр Парис хотод ялангуяа Парис шүү. Парис хот бол үнэхээр топ юм бэл. Парис хотын нэг өрнөц чанар нь Парис хотод дэлхийд тэр чигээр байдаг. Бусад Европын хотуудаас ялгаатай нь бүх элчин сайдын яам байна. Хойд Солонгос хүртэл байна. Энэ нь бол Францын бас Франц улсын хүч чадал гэх юм уу те олон улсад нээлттэй бодлого хэрэгжүүлдэг. Тэгээд тийм стратегийн тийм том төв гэж ойлгож байна. Надад бол тийм байдлаар анзаарагддаг тийм. Та хувьдаа болохоор Франц хүмүүсийг одоо онцлогийг нь юу гэж хардаг вэ? Улс гүрэн болгон үндэстэн болгондыг онцлог байгаа зан арын шингээ хувьд ч тэр те. Тэгээ бид нэр ер нь бол монгол хүний мөн чанар ондоошлыг л хайж явж байгаа юм. Хаа очсон газраа. Тэгэхээр Франц хүн гэдгийг та юу гэж одоо тодорхойлох вэ? Хамгийн түрүүнд яг миний хажууд одоо надтай миний хоёр хүүхдийн маань ээж Франц бүсгүй. Хажуудлынхаа хүнээс би маш их юм сурдаг тийм. Юу хэлэх гээд байгаа гэхээр Франц хүн жишээ нь монгол хүнээс нэг ялгаатай юм. Орлогын татвараа ойчрлж байгаа төлдөг. Энэ үйлдэл нь надад улс эх орныхоо төлөө гаргаж байгаа аюу том үйлдэл واخгүй. Одоо бол ингээ онлайнаар төлдөг болсон. Хуучин бол биднээс бүр ойчрлж аваад тикетийг авж аваад үнэнчээр орлогын татвараа төлдөг. Үнэнчээр шүү. Хизээч татвараас зугтыг нэг баг төлж хиймсэн тийм үү? Одоо төлөхгүй байх юм чинь гэдэг юм. Тэгэхээр юу харагдаж байна гэхээр улс хүчтэй байна гэдэг татвар дээр л явна шүү дээ. Татвар заавал байна. Орлогын татвар, янз бүрийн татвар байна. Энэ татварыг бүр үнэнчээр төлдөг. Бүр заримдаа бүр уур хүрмээр тийм үү?
Монгол хүний юм гарч ирээд шүү дээ тийм үү? Тэгээд өнгөрөөчтэй гэлээ. Тий, бүр ингээд тэр энэ нь ингээд надад айгу тийм эргээд бодохоор урт хугацаанд Монгол хүнд нэг тийм боловсрал одоо бүр багаас нь улс их орондоо үнэнч байх ийм ялгаа харагддаг. Улс орондоо татвараа төлж гинэ гэдэг бол тэр татвар чинь тийм тэр татвар чинь батлан хамгаалах эрүүл мэнд одоо бүх юм руу явна. За ялангуяа би одоо ингэдэг юм. Жишээлбэл татвар дээр би ингээд сая татгалзсан ингээд дургуутсах юм үл яас их төлдөйн ч гэдэг юм уу те. Энэ үед манай эхнэрт нэг үг хэлнэ надад. Тэр нь юу гэж хэлдэг вэ гэхээр төрөө чи өндөр хэмжээний хагалгаа хийлгэж ийсэн. Чамаас Франц улс нэг төгрөгч аваагүй үстэй нэг евроч аваагүй. Өчнөө сайхан имжлээ чи өнөөдөр ингээд сайхан амьдарч байна. Биднүүсийн төлсөн татвар чи болоод манай Монгол залуучууд зөндөө имжлэл Монгол хүмүүс ирж имжлүүлдэг юм. Үн төлбөргүй имжлүүлнэ шүү. Үн төлбөргүй. Францын эрүүл мэндийн салбар үн төлбөргүй. Боловсрал үн төлбөргүй. Их сургуулийн боловсрал үн төлбөргүй. Сорбоны их сургууль үн төлбөргүй. Одоо 600 жилийн түүхтэй Сорбоны их сургууль шүү. 500 эдчүүлээ тийм. Урт настай хамгийн ихний сургуулиудын нэг. Гэтэл тэр боловсрал үн төлбөргүй. Биднүүсийн төлж байгаа татвар маань тийш яваад. Эсвэргээрээ таны харсан эерэг тал одоо юу вэ? Одоо өөр дээрээ жишээ нь харахад та ч өөрөө Монгол хүн шүү дээ. Тэгэхээр чи нэг юм онцлог гарч ирсэн байж магадгүй. Бас өссөн орчин магадгүй таныг айгүй хатуужилтай нийгэм болгож өсгсөн ч байж магадгүй гэж би бодоод байхгүй юу хувьдаа. Монгол хүн гэд би өөрийгөө энэ нэг ярьж явах их дуртай. Бардам байдаг. Надад бол яг хуу Монгол тийм одоо дампуураад ингээд хахуул одоо авилгын индексний анаа тийм ярихгүй шүү дээ. Француудаа би бол ингээд Монгол гэдээ хэлэхээр миний нэг азтай гэж боддог би өөрийгөө. Монгол улс Монгол хүмүүсийн нэр хүнд ер нь Европт бол айгүй өндөр байт юм бэл. Айгүй өндөр байт юм бэл. Жишээ нь би визэн дээр ажиллаж ирсэн гэж ярьж байсан. Гэтэл Франц улсаас одоо манай Монгол руу одоо орж байгаа нийт жуулчд тий Европтой Франц улс нэгдүгürt. Жишээ нь Монголын одоо гайлын тийм статистик байж ирсэн л да дээр одоо би үзэхээ байсан. Нийт виз авж байгаа Европын хүмүүсээс Монгол улс, Франц улс нэгдүгürt явж ирсэн юм бэл. 8000 одоо 103 сарын дотор шүү дээ. 8000 гаруй виз авч ирсэн байгаа байхгүй. 8000 гаруй 3 сарын дотор. Тэгээ энэ Европтод ерөөс тийм байхгүй. Тэр 3 сарын дотор наадам үзэн тэгэл одоо юу гэдэг юм. Тэр энэ нөө Монголын түүх, Монгол хүний одоо тэр нөгөө сайхан зочлонтгой чанар энэ байна шүү дээ. Тэрийг Францууд мэддэг байхгүй. Мэддэг. Тэрнгээр би аюух барахтай. Монгол гэдэг хэлэх аюу дуртай. Францууд Монгол тий танай степ одоо тал нутаг байгалийн онгон байгаль тий тэр нүүдэлчин ард түмний амьдрал одоо хүртэл байдаг морь энэ төр гээл тий тийм гоё юм аюух тийм яриараа ингээд автоматар гулсаад орчдөг байхгүй. Тэгэхээр Монгол гэдэг бол би Хятад гэж хэлж байгаа, Вьетнам гэж хэлж байгаа шал өөр харьцаа үүсгэн. Шал өөр. Тэгэхээр энэ нь бас миний нэг Монгол биднүүсийн Монгол хүмүүс монголчууд бидний нэг аз. Ялангуяа Франц улс бол одоо монголчуудад маш хайртай байт юм билээ. Монгол явах маш дуртай байт юм билээ. Француудад одоо сайхан үйлчлээрээ тий. Француудыг зөрүүлээд хайрлаарай. Тий энэ бол одоо маш их өндөр зардал гаргаж явдсан байлээ шүү. Монголчууд дэлхийд төслийг дэмжин ажиллагч, дэлхийн брендийг дэлхийн жишгээр BTF Mongolia, үндэсний агаарын тээвэрлэгч MIAT Mongolian Airlines, онлайн такси үйлчилгээ UBCab. За, нэгсэндээ 14-5 жил одоо үндсэндээ тай засагч буюу урлагт их ойрхон явжээ. Ойрхон явсан. За, ингээд энэний дараахаар. За тэгээд гар ажил хийгээд яваад байхаас удахгүй санагдаад одоо монголоор по гэж ярьдаг штэ. Тийм, өргөгч. Пооны үнэлэх авмаар санагдаад пооны сургалт сурт нэг 14 хоногийн курс. Тэгээд олон төрлийн по. Тэр дотор янз бүрийн поонууд байна. Цайлан хүртэл нэмэгдээ өвчдөг. Олон төрлийн пооны үнэлэх авсан. Бүх поонуудын байр нь насэл мэсэл дэшээ харивдаг крамараа бүгдийг сурсан. Бүгдийг авсан. Тэгээд миний амьдралд одоо мэрэгжил гэвэл нэг тийм өргөгч машин. Өргөгч янз бүрийн олон төрлийн өргөгч машины мэрэгжилтэй. Тэрэндээ их дуртай байсан. Тэгээд л яг явж исэн. Тэгээд энэ дээр 14 жил орчим. За 14 жилийн мэдлэр явлаа. За энэ чинь нэг төрлийн бас ирээдүйд Францаас тэтгэврийн юм яваад штэ. Тэтгэврийн сандаа би чи юм хооцлоо байгаа. Тийм бай. Тий. За ингэ явж исэн. Тэгээд би нэг Арднаа базрын алтан гэрэл гээд нөгөө шүхртийн алтан гэрлэхээс өмнөх нь
одоо буур Гадаад харилцааны сайд байсан. сайд байсан. Тийм байна. Ёслын хэлсэн энэ дарга дээр энд сайд байсан байхгүй. Энд Элчин сайд байсан. элчин сайд байсан. Эхнэрийн цэцэглэлийн хичээл. Хэдэн онд? Одоо тэр 2000-ад 2000 онд юм уу. Яг энэ үеэр манай эхнэр ажилгүй болцсон байсан. Нөгөө Алтан гэрэл сайд маань тэр үед бит хоёрын гэрч мэрч хормын гэрч энэ төр болж исэн хүний үед эхнэрийн маань тань. Тэгээд чи магын тэлэж манайх энэ визний Монголын визний яг 100-ны үйлрэлтээр ачаал айгүй өндөр болчиход байна. Яг бол Францын телевиз хараад байгаа Монголын тухай айгүй гоё сурталчилгаа явдаг гэсэн байна. Шинэ destination болцсон байсан л. Модонд орж ийн гэсэн. Яг энэ үеэр Францад одоо манай элчин рүү тэг визний тийм зуучлагч хэрэг болсон юм байл л. За. Тэгэхгүй нөгөө элчин сайдын яам дээр нөгөө хөдөөнөөс шуудангаар визний хүсэлтэд явуулждаг. Тэр нь бүр ингэж уулаа дийлэхгүй, ачаал дийлэхгүй. Агентлагаар дамжуулъя. Та хоёрыг дэмжиж Ажиллаад өгөөч. ажиллаад Өөрсдөө хэлэх юм биш гол ажил. өөрсдийн аж ахуй нэгжээ биднүүсийн ажлаас ч гэсэн хөнгөвчлөөд явчихна. Тэгээ вебсайт гэж нэг юм хийгдэж байгаа. Энэ дээр яг хуу нэг зарлал тавьчих. Хөдөөнөөс хүсэлтэд явуулж байгаа хүмүүс юу яа нэз. Ийм агентлагаар дамжаараа гэдэг. Аж ахуй нэгж нээцээ. Гэсэн чи ерөөсөө явдггүй. Ерөөсөө хүн амтнч байхгүй. Уцтохчгүй хаяа нэг 7 хоногт нэг ганц 2 хүний захиалга орж ирнэ. Ерөөсөө бүтэхгүй нэг 6 сар тэгж явсан. Тэгээд өөртөө вебсайт нээ гэдэг. Тэнх өөрхөн вебсайт ажиллаж гисэн. Тэгээд Google гэдэг энэ Францын Google-ийн салбарт нь мөнгөний төлөөд тэр үед ч одоо энэ олон нийтийн сүлжээ энэ гэж байхгүй л шүү дээ. Зөвхөн Google гэж байсан. Тэгээд хүмүүс Google дээр хайлтыг хамгийн дөрөнд нөө төлж байгаа компаниудаас оруулдаг байсан юм билий. Монголын виз гээл дарахаар манайх гэрк гэл гараад ирдэг. Тэгээд л элчин сайдын яам нь манай юм уу бас ингээд тавьчихсан тийм. Тэгсэн чинь нөө их хөрх явсан шүү. Тэгээд л хүмүүс чинь Францууд чинь таанаас зөвхөн Монголын визийг гаргадаг юм уу? Зуучилдаг юм уу? Өөр орны хятадыг зурчлаад өгөөч гэдэг. Хөдөө Парист амьдардаг хүмүүс шүү дээ. Айгүй хол Марсель, Лион, чинь консулт нь бүгд Парист төвлөрсөн учраас шуудангаар манайх руу явуулна. Сүүлдээ явсаар бол Апрагийн виз болоо. Сауд одоо Франц паспортаар ямар орнууд руу визтэй явж байна. Тэрнгээр л ерөөсө бүгдэнд нь гүгээд харцсан. За ингээд туршлагч наа. За туршлагцсан. Ер нь Парис хот бол дэлхийд тэр чигээрээ байд юм байна гэдгийг анзаарсан. Амьдарч байгаа мөртлөө хүн чинь мэддэг юм. Бүх орн байдаг юм байна. Тэгээ би нөө тайзны ажил мэжлээс хөндөрцөн л доо. Эхнэр маань одоо девелоп болоод эхэлж байна те. Тэгээ хамтраад явсан би тэр. Элчингүүдийн харьцаанд ороод эхэлж байна л да. Орос руу гүйж орж нэг Оросоор жоохон мэдлэгээсээ ахуулаад л хятадын элчин рүү ороод одоо бас л гятаар мэдлэл эхэлнэ шүү дээ би. Агуу том хоёр хөрштэй одоо яалтчгүй. Ороод л нөгөө хятадуудтай ч сайхан харьцаал эхэлнэ. Оросуудтай сайхан харьцаал эхэлнэ. Оросууд бол нөгөө хахуул авдаг хിവэрээ бас набора өгнөс тийм. Тэр нь шалах юмгүй. Тий. Набора өгнөс шаглаа. Өгн очрын урдаар ороод тэгээд ингэ явж штэ. Хятад бол тийм байхгүй. Тэгээд явж ихтэй сүүлдээ Тайланд, Африк одоо ингээл бүхэл консулуудаар явсан. Тэгээд энэ үед нэг биднүстэй хальт таньдаг байсан нэг Франц аваад тэтгэврт гарна гэдэг. Тэгээд энэ гайлын бүртгүүлэлтийн компани зарыг гэдгийгсэн. За. Тэгээд клиентуудаа зарна л гэсэн үг л дээ. Тэгээд энэ 8 бол албан ёсоор явагдсан. Тэгээд бид нэр одоо анх удаа тийм аж ахуй нэгж худалдаж авсан гэсэн үг. Шууд худалдаж авсан тийм банкны зээлэр л дээ. За тэгээд гайлын бүртгүүлэлт гэдэг рүү орсон доо. Визний агент хийж ирсэн тохиолдолд хаад өшөө том боломжууд харагдаад байна шүү дээ. Боломжууд гарч ирд юм байна тийм. Нийтдээ бол маш олон улс оронтой харилцах учраас энэ бол та нарт давуу тал өөрөөр хэлбэл туршлага бүрэлдсэн байна. За тэгээд энэ ажил руу. За энэ дээр бол одоо би 100% одоо хуучин би бол тайзны техник хаяа нөгөө харилцдаг компаниуд маань намайг дууддаг байсан. Зөвхөн визэн дээр ингээл мотогоонол явж чадал дуудана. Хаяа би чинь өдөр шөнө тэр модны шоу моон руу гүйжиж бас нэг хэдэн евро ажил хийж байсан тал явцдаг байсан. Энэ компаниг авснаас хойш бол одоо яалтчгүй 100% эвенти ажилласаа бүр 100% өндөрсөн. Эхнэртэйгээ хоёулах нь одоо хүртэл хоёулах нь байгаа. Франц бол маш олон оронд экспорт хийдэг. Тэгэхээр үндсэндээ экспорт хийж байгаа бүх оронд гайлын бүрдүүлэлт хийх тэр боломж ажлыг хийж гараад ирнэ гэсэн. Үйлдвэрлэгдсэн бараа Азигээс
эцсийн Б зэг дээр очиод гаалийн бүрдүүлэлт хийгдэггүй. Энэ А цэгээс Б зэг рүү явж явах хугацаанд гаалийн бүрдүүлэлт Парис хотод хийгдэж идэг. Онлайнаар явдаг юм байна. Үгүй онлайнаар явах шүү. Биш үү? Одоо гарал үүслийн гэрчлэгээ, invoice, parking district бүгд Ачаа гарцсан. Ачаад явж явцсан. Хүрэхээс өмнө гайлын бүрдүүлэлт. Хүрхээс өмнө гайл, орчуулга, баталгаат орчуулга одоо бүх юм байна. За. Одоо эрүүл ахуй алдар судал одоо юу гэдгийг цацраг итгэвч мэтгүүтгэл янз бүр юм байл да. Одоо хүнс дээр бол тийм нэг аюух юм. Тэр байгууллага болгон чинь процедуртай. Тэр процедур болгон руу ороод эхэлж байгаа байхгүй юу? Аа зөв. Одоо нарийн шийдэлгээ мэлгээ одоо тэрний тэгэл рүү орчуулга, яах вэ? араа хэл рүү баталгаат орчуулга, тангар өрсөн орчуулга. За тэрэн дээд чүүхийн хараад ингээд бүхэл бүтэн энэ администрашн гэдэг юм руу орчиж байгаа байхгүй юу? За. Хүссэн хүсээгүй орсон. За. Хүн суртал их байна. Франц аюу хүн сурталтай. Энэ корона гэдэг нэг юм гарч ирснээс хойш сайн муу тал байна л да. Сайн тал нь бол одоо энэ нөгөө онлайнаар хийж хүн сурталаас онлайн руу шилжчихсэн тий. Хүн сурталаас бол ангижраад эхэлсэн. Энэ бол нэг коронагийн нэг сайн тал. Яг уу яалтчгүй элчин сайдын яамдууд эдгээр наадаг тамга тэмдэг гарын үсэг бол онлайнаар хийх боломжгүй. Өдөртөө би нэг 7-оос 12 орчим консулын газар руу ордог. Өдөр болго. Тэгээ одоо болохоор шууд хэлэхэд гайлын бүрдүүлэлтийн гэдэг ийм ажил хийж байгаа. Одоо хоёр харилцагч талыг холбох гэх юм уу да тий. Улсуудыг холбох ийм ажил хийж байгаа. За Франц улс бол ийм экспортороо бол дэлхийд бас тэргүүлэгч улсуудын нэг байгаа. За хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, тансаг зэрэглэлийн брэндүүд гэд тий. Одоо маш олон зүйлийг ингээд экспортлдог. За тэгээд таны хувьд болохоор энэ Франц улсын экспортын салбарыг бол маш сайн мэдж байгаа тий. Тэгээд энэ Франц улс яагаад ийм мундаг экспортлагч орн юм бэ гэж та анзаарв. Бүр гайхмаар. Францын экспорт гэдэг бүр үнэхээр гайхмаар. Би энийг бол урд нь энэ дотор руу энэ хаалгыг онгойлгож ороогүй байсан бол анзаарахгүй мэл. Хүн бүр үнэхээр гайхамшигтай. Тэгээд миний та нартай уулзах гэсэн хүсэлт энэ тухай ярих гэсэн нэг тийм санаа байсан байхгүй. Монгол улс экспортлагч орн болоосоо л гэж би боддгийг. Эцсийн бүтээгдэхүүн тийм үү? Эцсийн бүтээгдэхүүн. Ямар өндөр түвшинд Франц тийм одоо бүх төрлийн юм хийж байна л да Франц. Тэрнийг би одоогийн хийж байгаа ажлынхаа буйнаар гэх юм уу да. Одоо мэдэрсэн бүр биеийн дээрээ мэдэрч ингэж явж байгаа. Бүх систем нь буюу энэ Францын банкны систем, гайгийн систем, тэгэл энэ Европын холбооны бүх систем, худалдааны систем нь экспорт руу ерөөсөө Чиглэсэн хандсан тийм бодлого, бүр төрийн бодлого нь байд юм л. Тэр би энэ дээр юу анзаарсан бэ гэхээр Монгол улс эцсийн бүтээгдэхүүн нэг хийх тийм төрийн бодлого одоо хэрэгжүүлдэг байлгүй дээ. Тэгэд гараас гарсан тэр бүтээгдэхүүнийг одоо энэ худалдан авах зах зээл маш их байд юм байна. Ялангуяа ойролт орнотын орнууд буюу петродоллартай орнууд. Одоо Европын бүх нефтэн бүтээгдэхүүнийг тэр орнуудаас авж штэ Франц. Энийг өөрсдөө нефтгүй, газгүй. Тийм биз? Гэлээгээд Францууд зөрүүлээд маш их хэмжээний тэр петролтой орнууд руу хүний наад захын хэрэгцээний бүх л юмд үйлдвэрлэж байна. Хятадтай бараг өсөлтөж байгаа юм шиг надад санагдав. Францууд ялгарч чадж байгаа байхгүй. Косметик, тийм үү? Тэгээд эмийн үйлдвэрлэл байгаа. Эмийн үйлдвэрлэл, вино одоо юу гэдэг тийм үү? Тэгэл бүх л сонор одоо тэгэл сүүн бүтээгдэхүүн одоо бүх юм хийж байна. Энийг анзаарсан. Энийг бол одоо бүр сайн мэдэрч байгаа. Энэ сэдв бол өөрөө айгүй том сэдв. Тийм айгүй том сэдв. Богинохон хугацаанд бол ярихад айгүй тийм боломжгүй. Монголчууд дэлхийд төслийг дэмжин ажиллагч, дэлхийн брендийг дэлхийн жишгээр BTF Mongolia, үндэсний агаарын тээвэрлэгч MIAT Mongolian Airlines, онлайн такси үйлчилгээ UBCab. Гайлын бүрдүүлэлт хийдэг тэрийг ерөнхий зарчмын хувьд мэддэг учраас магадгүй Монголоос энэ дундаас нь одоо өөрийнхөө хэр хэмжээ чадлаар манайх бол нүсэр амар том юм нийлүүлэхгүй л дээ. Гэхдээ ингээд махч бай энийг ингээд нийлүүлэхэд чамд бол боломж байна л гэж. Тий. Ойлгож байна уу? Ойлгож байна. Тий. Энэ юу харагдана нөхөр тэр ойролт орнотын их олон тэрбум одоо барил үйлдвэрлэдэг одоо дэлхийн нэлээд хэсгийг одоо Европыг тэр чигээр л бараг хангаж байна нефтээр тийм ээ. Ямар юмных нь үнэ байх вэ? Тэгэж шүү дээ. Тийм биз? Ямар тэд хүмүүс чинь хүүхдүүдэд хаагандаас авч өгмөр санагддсан байна. Макдоналдс нь байж ин ороод төмс идмэр санагд. Төмс тариа урахгүй шүү дээ. Хэлсэн зүйл дээр юу бах вэ? Урахгүй. Тэгэхээр энийг Францууд одоо муу зан сургасан. Ер нь Европод муу зан сургасан байна л да. Тэр ойролт орнотын нөхдөд.
одоо баруун жуулаад байна шүү дээ. Хүнсээр нь бацаад байна шүү дээ. Ойлгож байна. Тийм байна. Үнэртээ бас харан бадцжээ. Тийм байна. Эмэгтэй хүний дотор утас манайх хүртэл явуулж шүү дээ. Тэгэхээр би юу харагдаад надад одоо тийм Монголд маань одоо нэг харагдаад байгаа боломж нь энэ хүнсний бүтээгдэхүүнийг ойрхон дорнотын орнууд руу бушуухан явуулмаар байна л гэж. Жишээлбэл Одоо сүс бүтээгдэхүүн бяцлаг тэ янз бүрийн бяцлаг одоо бүргэрүүд чинь дундаа баахан чиз миз байгаа шүү дээ тэ. Тэр чинь бяцлагнууд байж болж байна. Франц үнэнүүд ингээд Монголд суурьшуулчлаа. Гэтэ Францд байдгүй тэр олон зуун төрлийн хамтдаа хээрийн тал зэрлэг нутгийн тэр сайхан өв сургуулийг идэж байна. Гэтэ Монбилиард үлдэрээ. Гэх жишээтэй. Тэг чинь тийм танаас ингээ хамтлаад үзээ гэдэг тэр Кувейтүүдтэй үзүүл очиж болно шүү дээ. Яа болохгүй гэж. Катар руу очиж болно шүү дээ. Катар бол одоо гадны энэ бизнесийг маш их дэмждэг орн гэж би боддгийг. Тэр айж ичээд сандраад байх байхгүй шүү дээ. Одоо элчин сайд майдан байна уу манайх одоо би мэдэхгүй. Холбогдоод гадаад ямтай холбогдоод ингээд төмс байна. Манайд ийм олон төрлийн сайхан зэрлэг хөрсөн. Монголын их бордоонд тийм байхгүй тийм сайхан төмс байна шүү дээ. Нэггээр эргэж төмс байна. Та амсаад үзэлтэй тийм. Шинэлгийг нөгий та нар ингээд биднес ийм гайлын бүрдүүлэлт чийгээд яг тэрүүгээр одоо жишээлбэл яа болохгүй гэж. Нөгөө одоо бид нар өдөр болгон амсаад байгаа шарсан төмснүүд байна шүү дээ. Одоо бургерийг дагалж байгаа ч юм уу те сэндвичийг дагалж байгаа. Хийж болох юм. Эцсийн бүтээгдэхүүн л гэж хэлэх гээд байна л да. Зөв. Тэгэхээр нөгөө Монгол брэнд гэдэг бол угаасаа юу гэдэг юм? Говийн нэг ноолор байна те. За тэгээд өөр нэг сүртэй байхгүй шүү дээ. Монголоос гарч байгаа юм байд юм уу? Ер нь хэцүү шүү дээ. Одоо л ер нь ялангуяа хөдөөж хой чиглэлээр бол юм одоо бидний сэргийгдэх баялаг учраас хөдөөж хой чиглэлээр илүү ирээдүй харагдаад байгаа байхгүй юу? Ойрох дорнод гэдэг нэг сайхан нутаг том зах зээл байна. Том зах зээл харагдаад байна. Ерөөсөө маш нээлттэй, маш мөнгөтэй. Бүр маш том ангаас амал харагдаад байгаа байхгүй. За тэгвэл ийм байна. Тийм юм анзаарсан. Хинээ за мөнгө төрийн ярьж байгаа гол зүйл бол би энд ингээд Францаас бүх бүтээгдэхүүн экспортлоод бүх орнд руу явж байгаа энэ үед дээр ялангуяа ойрхон чи түншүүдээ мэднэ. Хинд юу зарж байгааг мэдчихээн. Тэ? Бизнесийн нууц байгаа. Тий. Тэгэнгүүтээ Монголын бүтээгдэхүүнүүдийг ойрхон орнд руу ч юм уу гаргахыг гэвэл би бол туслахад бэлэн байна л гэсэн үг байна. Тийм. За, телевиз үзэж байгаа олон бизнесмэнүүд бас энэ дээр санаа авах. Ер нь яг миний ажиллаж байгаагаар манайх гээд бүтээгдэхүүнээ гадагшаа гаргах сонирхол бол байна. Гэхдээ олон улсын стандарт гэдэг юм дээр бид нар яг харааханда ингэж бүрдүүлж чадахгүй. Жишээлбэл малын мах гаргахын тулд хоёр том шаардлага байгаа байхгүй юу? Гарал үүслийн гэрчлэгч маш тодорхой байх хэрэгтэй. Хоёр дахь нь махыг үйлдвэрийн аргаар нэлээд байх хэрэгтэй гэдэг ч юм уу те. Яг тэрнтэй адилхан стандартуудаа хэрвээ бид нар өөрсдийнхөө бизнесээр нутагшуулж чадвал гадагшаа зах зээл дээр одоо би монгол хүнийхээ хувьд туслая л гэсэн санаа байна. Маш гоё санаа байна. Маш их баярлалаа. Тэгээд хоёулаа нэг төгсөлтний өрсөн шатрын тухай нэг яргээд за энэ шатар төрөөхөн бид нарт ярьлаа 3 шатар байна. Энийгээ бас ингээд манай үзэгч тайлбарлаж өгөхгүй юу? Миний аав одоо бурхан болоод тэнгэрт байгаа. Аав маань одоо шатрын сүрэнжүү гэдэг нэртэй тийм хүн байсан. Тэгээд түр тийм нэртэй. Шатрт их хайртай. Шатар нүүдэг. Өөрөө sílдэг. Тэгээд 3 хүүдтэй би багны юм байна. 3 хүүдтэй ингээд шатар síлээд явуулдаг байсан. Энийг бүр аргаа аварахад миний хүү зараад ингээд хоолндоо ч ямаахгүй нэмэрлээрээ энэ гэж хүртэл хэлж ийсэн. Хүний аав хүн гэдэг юм лээ. Юу гэж би зарах вэ? Тэгээд аав маань хөвгүүдтэй ийм юм л үлдээсэн. Ийм сайхан өөрийн бүтээлээ үлдээжсэн. Манай аав бол одоо төмөр замд одоо бараг 40 гаруй жил ажилласан тийм. Төмөр замчин. Үндэд онцодоо тийм. Манай мундаг тийм төмөр замчин хүн байсан л да. Маш олон сүүлдээ манай нөгөө хяналтын хүн болоод алхмаар санагдаад замчин болоод бүрсүүлдэ дарга марга хийж сүүлж сүлдээ замчин болмоор санагдаад замчин хийж хагаад энэ замчингаасаа тэтгэврт гарсан шүү дээ. Нөгөө замын гэмтэл илрүүлдэг юм сонсч явдаг юм билээ микрофоноор.
айгүй олон гэмтэл илрүүлжсэн манай. Туршлагаараа. Тэгээд итгэж гарсан ийм сайхан хүн байсан. За би нэвтрүүлгийн төгсгөлийн үгийг хэлье. Энд ягаад шатар үрсэн бэ? Монгол хүний хийсэн одоо манай Мөнхтрийн аав Сүрэнжүү гэдэг хүний яг гараар уралсан Монгол хийцийн шатрыг бит хоёр өнөөдөр ярилцлаган дээр урдаа тавилаа. Энэ ярилцлагатай холбогдож байгаа гол зүйл нь энэ хүний хүү өнөөдөр ингээд олон экспортын зааг дээр байна. Тэ? Өөрөөр хэлбэл энэ их хугацаанд үзэж туулж өнгөрүүлсэн бүх зүйл нь таныг өнөөдөр эх орныхоо бизнесмэнүүд, Монголын бизнесүүдэд би бол туслах боломж байна. Одоо бид нар дээр таны хандсан энд би маш их талархалтай хандж байгаа. Тэгэхээр бид нар яг шатрын нүүдэл шиг арай холыг харж тэ Монгол ухаанаар бас ингээд хоорондоо нэвцэлдэж их холыг харж бас бизнесүүдэд өргөдгөж бас дэлхийн зах зээл гэдгийг одоо энэ шатрын хөлөгдөр ухаан зарж тоглож явах энэ бэлэгдлийг бодож ин тавьсан юм аа. Тэгээд аавын тань бүтээл өнөөдөр хүүн бид нар над ийм боломж байна. Би энэ нэвтрүүлгээс чинь ингээд хүмүүс туслахыг хүсэж байна. Өөрийнхөө боломжоор эх орондоо тусламар байна. Юмыг ингээд томоор хараач гэдэг нь өнөөдөр шатрын хөлөг дээрх анхны нүүдэл эхэлж байна. За баярлалаа. Тэгэхээр танд маш их баярлалаа. Тэгээд аавын тань гигэн хүсэл мөрөөдөл энэ шатрыг сэлж явахдаа хүүмэн хол яваасай. Холч ухаантай байгаасай гэж магадгүй болж байсан. Тэр бодол өнөөдөр биелээ олох болтугай гэж энэ нэвтрүүлгийг жаргаж байна. Ингээд өнөөдрийг бидэнд зориулсан. Бас биднийг сайхан сэтгэлээр хүлээж авч хоололж хамтаа хооллсон. Тэгээд над бүр их гоё санагдаад байгаа юм л тэр байхгүй. Над боломж байна монголчуудаа би нэг туслая. Дэлхий харъя гэдэг. Энэ бүхэн ажил хэрэг болох бай гэж ерөөй. Тэгээд та сэтгэлдээ хэлнэ үү? Бид нар ингээд өнөөдрийн нэвтрүүлгээ жаргаж байна. Таны сэтгэлийг сонсъё. Мэдгүй надад тантай уулзах юмсан гэсэн тийм хүсэл байсан л да. Тэрнээс би анх удаа л ингэж хандж байгаа юм. Тийм ээ. Анх удаа би одоо камерны өмнө сууж байна амьдралдаа. Тэрнээс би яагаад чи би таныг бол танихгүй тий. Бид хоёр өчигдөр л анх удаа уулзсан тий. Тэгээд би таныг одоо Facebook сүлжээ энтрээр харж ажиглаад нэг хэдэн сар болсон. Завтаа үедээ их хардаг байсан. Их дуртай. Таны яриад байгаа юм яриа их сонирхолтой. Айгүй таалагдсан байхгүй. Тэгээд би уулзчихсан гэдэг тийм хүсэл маань яваад байсан. Их нэртэй хүртэл би хэлээг байсан. Би зурагтаар гарах юм шиг байшгүй л гэж хэлсэн. Тэгээд болоо. Тэгээд бодож явсан юм маань би л ингээд сайхан байна. Яг миний хүсэл одоо сэтгэл айгүй өндөр байна. Айгүй та нар манай гэрт ингээд ирээд зочилж ирээд намайг ингээд нэвтрүүлэгтээ ороод дүүнер маань ингээд багтаа бас их баярлаа. Тий. Айгүй сайхан байлаа өнөөдөр. Сайхан өнгөрөөлөө. Тэгээд цааш тийм шатрын нүүдэл шиг ингээд айгүй ухаалаг нүүдэл хийгээд явах юмсан гэж ингээд. Сайхан танилццгаалаа баярлалаа. За баярлалаа. Хамгийн сүүлд хэн өнөөдөр их нэртэй энэ телевизийн ярилцлагад орж байгаа тухай ярьсан чи ихнэр нь нэг үг дайсан байна. За гадаад байгаа монголчууд маш их мөнгийг Монгол руугаа шилжүүлдэг. Яг үндэ миний харсан статистикаар байна шүү дээ. Жилд 360-70 сая доллар шилждэг гэхээр бараг өдрийн сая доллар явж байгаа байхгүй юу? Бид нар энэ дэрний ач холбогдол өгөхгүй байгаа юм шиг хэрнээ энэ бол гадаад байгаа монголчуудын одоо Монголд оруулж асар том хөрөнгө оруулалт. Зөвхөн бэлэн мөнгө өдөр сая доллар гэж би тооцоо статистик харж байсан. Энээс гадна ингээд одоо контейнераар явж байгаа ачаа бараа тий хүмүүст очиж байгаа илгээмжийг тооцох юм бол энэ маш их мөнгө. Тэгээд эхнэр тань ийм их мөнгийг гадаад байгаа монголчууд эх орн руугаа шилжүүлж яхад эх орн чинь та нарын төлөө юу хийсэн бэ гэж асуугаарай. Тэгж асуусан шүү. Тэрийг би танаас зориулж асуусаа. Тэгээд энэ үгээр энэ нэвтрүүлгийг жаргая. Нэрэж бид нар бас анзаарахгүй бол юмыг анзаарах хэрэгтэй. Тэр цаг нь ирж байгаа юм байна гэв. Би бол та нарыг өөрийнхөө зардлаар өөрсдийгөө дэлхийн хэмжээнд хөгжүүлж яваа Монголын
баялаг гэж боддог юм шүү. Тэгээ танд болон гэр бүл тань эрүүл мэндийн газрын сайхан бүхнийг хүсье. За Баярлалаа. баярлалаа. За боллоо залуучуудаа.